За ингээд Робинсон инэрл нар дундаа өсрээд ихний давталгааг идэвхтэй хэрэгсүүд үүсдэхээр боллоо. Харамжлага болсон. Хурдан давталгаанд гаргаад өгсөн ариун цэцэг солгоо цацаад 2 оног авлаа. Тийм эсрэхний тоглолттой хажууд сууж тий. За тийм байна. Өнөөдөр ихтэй тоглолтод бол оролцохооргүй харагдаж байна. Чимэд тул дээр ирсэн. Чимэд толгойн шидлэн дээр хулан хаалт хийсэн. Гисэн идэж 2 дахь боломжоор өөр хин нэгэнд найдахгүйгээр идэвхтэй хэрэгсүүдийнхэн өөрсөдөө л найдах цаг ирээд байна. Монгол тоглогчдод бол найдана. Хариуг нь хулан барьлаа. Тийм. Робинсон доор нурууны илүү гэдгийг ч утгаар нь харууллаа. Алдчихлаа. Хурдан давталгаа урд нь хоёулаа гараад ирсэн байх юм. 12-2 завсарлага ер нь энэ солилцоог идэвхтэй хэрэгсүүдээс хэн хийх нь вэ гэдэг. За нөгөө талд байгаа вэ гэдгийг ч гэсэн андахгүй сайн олж өгч байна. Индра 3-аас шийдэлт нь оновчтой. За одоо багийн лидерээс ийм зөвлөг одоо л Индрагаас хэрэгтэй. Индра Монголын шилдэгүүдийн нэг гэдгийг бид нэр сайн мэднэ. Гэхдээ хариуд нь харин дэлхийн бөмбөг шилжээ сул шидэд найдвартай идэх хүн шүд. Гэтэл энд бол яг тэгж сулрах боломж олдохгүй байна. Робинсон давталгаа нь оновчтой дээрээс нь алдаатай. Тэгээд удахгүй бас лигийн шагналууд толгож эхлэх байх юм. Гэтэл юм хэдийн нэгэнтэй нэлийн тоглолтууд дуусаад. За бөмбөг гоё шидэлцэн дээ. Урд насан суларч чадсан 3 онооны шидэлт. Амжилттай болсон. 20 онооны зүрх. Яг урд насан ямар гоё дамжуултыг өгчвөө. Болор эрдэнэ сул шидсэн шидэлтийг юу гэж алдах вэ? Багийн 30 дахь оноо. Халиун. За маш гоё цэцлэн ашиглаад яваад орсон 2 оноо авлаа. Чигсэн байгаа. Pirates 10 дуутыг 2 тэгээр тэргүүлж байгаа. Хулан суларсан 3 онооны шидэлт амжилттай болсон. Хувийн чадраар л оноонуудаа явуулж энэ хариуцуудээс Индра 3-аас шидсэн. Индрагийн шидэлт. 21 онооны зүрх үүсгэж байгаа. Келли Чон аваад ихний давталгаа нь оновчтой. Хизээч талбай дээр гарч ирсэн гэсэн ад чаргалтай тоглож байгаа харагддаг. Чимэд олгор 2 оноо. Келли Чоны хувьд бол хэрвээ хүсэж байгаа. Гарсиа тасгалжуулагчийн туслахаар магадгүй 3-3 хэсгийг хариуцдаг байж болох юм. Тийм шүү дээ. Тэгээд авраг авсан холбооны цом төрүүллээ. Амазонсын хамт юм хийж болох бүхнийг хийлээ. Бас бүхний тоглолтод мэдээж ажиллах байх ойлгомжтой. Болор эдэн 2 оноо. За тоглолт бол Келли Чоны эсрэг хүнд байдал руу орчлоо доо задлсан дамжуулт цас чимэг дээр ирсэн. Цас чимэг харин шидэлтэй оноглоо. Келли Чон гэсэн дамжуулт 20 үлдээлээ. Ариун цэцэг зүсээд орлоо. Лигт 2 жил хожиж чадаагүй байсан лиг баг л да. Алдаатай давталгаа намжтай боллоо. Тэгээд Монпоны багийн одоо тасгалжуулагч те гол үзэл санаа бол байгаа. Тэр баг үзэх байх. Тэгээд энэ үлрэл бүгд бол одоо хөгжлийн лиг тоглоод сүүл хөгжлийн лигийн кодын тоглолтын дээр бол Ануужингийн үед кодын тоглолтод оролцсон. Харанцэг доор гоё дамжуулт өгсөн. Болор эрдний бүбэггүй гөлчихсэн гоё байлаа 2 оноо. Тэр нэгэ 5-5 дээр ч гэсэн маш том давуу тал болж байна. Ямар гоё дамжуулт вэ? За суулийн рекордууд түүний нэг дээр байна. Оюутны лигийн одоо цаг үед яригдах үйлс шилдэг тоглолтуудыг үзүүлсэн байсан. Болор эрдэнэ Индрагийн эсрэг довтолгоо нааж аваад орсон. Ихний хагас 28 онооны зөрүүтэй Амазонсын илүүгээр дууссан. Харин 2 дугаараас ихний довтлоог цаас чимэг оновчтой олголоо дээрээс нь алдаа байдлаас авч үзэхэд. Урт насан Индра дээр ойрхон хамгаалж байгаа. Индра гэхдээ илэрхлээ. Хурдан байлаа. 10 зай үсэнгүү дамжуулт юу гайхамшигтай. Showtime Amazons шилжсэн. Келли Чон Болор эрдэнэ дундын зайн шидэлт амжилттай болсон. Хангалттай зай байлаа. Урт насангийн эсрэг задлсан цас чимийг Ямж авыг дохиж аргалаад 2-ыг аргалсан. Ямар гоё төгсгөлээ. Гоё тоглолт тоглолчтой. Тэрдээ бол одоо адилтгаж ярьж болох байх. Индра 3-аас болч тэгээд багийнхнаа массан сэргээдэг зүгээр хажууд нь байхтал тэс өөр байдаг шүү. За Болор эдэн 3 оноо. Маш амархан хамгаалагчдыг алдаа гаргаж гарч ирээд байгаа маа. Үндсэн юм хийлээ. Энэ үед л хамаасаас хаана голом холдуулаад байна. Тэгээ одоо энэ байдлаар гарч ирэхгүй байлгүй дээ баг ер нь. Үндсэн эзэмштэд шийддэг. Довтолгоо оновчтой болсон. Ямар хүнд байдлаас төгсөгчвөө. Өөрөө итгэж тад 20 мянган төгрөгийн урамшууллыг та бэлгэнд авах боломжтой юм байна. Мэдээж бас яг одоо энэ цаг хугацаа бол үзэж байгаа ах гэж бодож байна. Лук ТV-гээр ч юм уу те. Боломжтой тоглолтын тоон бол бүрдэж байгаа. Тэгэхээр яг статистик аваад үзэх юм бол
Болор Эрдэнэ магадлал өндөр байна л да. Тэгээд Баатрын бол. Сасчимыг Болор Эрдэнэ хажуугаар дараад явсан 2 оноогоо авлаа. Хурдаар ажилуулахад гоё довтлогоо байна. Бра найдвартай бүр зузаатгсан. Нэмээд Келичоныг урьж байгаа юм гээд. Келичоны дамжуулалтаар Болор Эрдэнэ 2 оноо авлаа. Байна. За Амазонсын довтлогоо 58% байна гэж байна. 3-аас 50%-тэй шидэж байна гэсэн. За бүр ингээ 50% даваа явчлаа. Залбаа дээр гарсан. Оноогоо авсан байна. Чимэд болгор 2 оноо. За одохгүй тэгээд дэнглэнг магадгүй залбаа дээр орооч. Хаалттай ч гэсэн холбоотой байх. Уртнаас нь бүтэн тоглолтын туршилт түүн дээр ойр хамгаалт хийлээ. Эхний үед Болор Эрдэнэ суларсан. Олон зайн шидэлт амжилттай болсон. За Улаанбаатар хамсаас гээд тоглооны өндөр байгаа нь яг энтэй шалтгаантай. Доминант шилд давуу байгаа багийн талаар ярихаас өөр арга байхгүй байна. Тэнаа. Дамжуулсан гараас эсрээд байна шүү дээ. Өмнөх тоглолтын дараа асууж байхад яхахгүй бас их зөвөртэй хэлчихсэн л та. Тэгэхээр тим тэгээд сайхан тоглолтуудыг үзэх ийм боломж байгаа гэдгийг дуулгыг мэдээж PS-нээр шууд амжуулаа өргөнө. За хацэг үлгүүд тэгэхээр 2 хоног нийтийн 2-3 бичиж байгаа хоёр багийн хоорондын тоглолт маш их зүйлийг шийдэн. Тэгэл ер нь одоо тоглолт болгон ач холбогдол тэгээд толгойн цомын финалдаас хожигдчихсан учраас мэдээж хариу авахыг босч байгаа нь ойлгомжтой. Инглингийн дундын шилд амжилттай болсон. Улаанбаатар Амазонсын Сягурана цасчимгээс одоо хэдүүлээ харин. За чимэдлэхөр талбайд ороод ирчихсэн байгаа. Нэмээд буян дэлгэр мөн орж ирсэн юм байна. Болор цэцгийн 2 оноо. За эхэлж байна. Тоглолтын ялагч албан бусаар ирэхэд ойлгомжтой болсон. Ингээд ихэд олон энэ үед Индрэ олон шилдэг боллоо. Жуулчлаг оноор тоглогчд байх үгүй юу гэдэг бас асуулт байна. Эрдэнэ 2 тууламжийг үүсгээд автлсан алдаатай. Буян дэлгэр Цасчимэг задлсан. За өөрөө довтлчлоо. Ямар гоё довтлоо вэ? 2 оноо. Тэгээд үлцээ сагсан өмгийг үзэж шимрүүлдэг олон хүмүүс үзэгчд нэгтэй байгаа байх. Тэгээд өнөөдөр ч гэсэн маргаашиг ч гэсэн 16-17-нд бодтын тоглолт явагдана. Сая орсон бол 100 оноо төгрөг байлаа. Нөгөө л цасчимэг 2 оноо авсан ингээд тоглолт ийхүү дуусч байгаа үзэгчтэй 97 71 30 26 онооны зэрэгтэйгээр өнөөдрийн тоглолт ийхүү өндөрлөө. Цувралын эхний 3 тоглолтын онооны зэрэг ерөнхийдөө ойролцоо өнөөдөр бол харин эхнээсээ эхлээд хэмнэлээр илүүрхэлж тоглосон баг нь Амазонс байлаа. За өнөөдөр мөн Улаанбаатар Амазонсын